Язгуурын хөх эстэй хөх толботой өрс бүхэндээ орон амгалан гэрээ. За миний дуу хоолой хэр сонсогдож байна. За хэвийн байвал өнөөдрийнхөө бүх нийтийн бясалгалыг эхлэе. За бүгдэнд нь өнөөдөр орон амар амгалан гэрье. Бүгдээрээ амар байна уу? За миний дуу хэр сонсогдож байна. Хэвийн байвал өнөөдрийнхөө бүх нийтийн бясалгалыг эхэлье. За хэвийн сонсогдож байна тий. За өнөөдөр 2025 оны 12 сарын 22 буюу хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр. За мөн ерөөлтэй ивэлтэйгээр одоо 9 эхлэж буй энэ цаг хугацаанд бид бүхэн 2025 оныхон сүүлийн сарын бүх нийтийн бясалгалыг өнөөдөр эхэлж байна. За бүх нийтийн бясалгалыг 2025 оны 5 сарын 10-нд эхлээд түүнээс хойш сар болгон бүх нийтийн бясалгалыг зохион байгуулж 8 удаагийн давтамжтай үйлдэлээр бүгдээрээ хамтдаа дэлхийн өнцөг болон бүрт амьдарч байгаа, аж төрөж байгаа язгуурын хөх эстэй хөх толботой өрс бүхэн хамтдаа нэгдээд Тэнгэр болоод орчлон ертөнцийн өндөр эрчмийг ихтлэхийдээ газардуулан түгээн цацраах бүх нийтийн үүлэнд хамтдаа 8 удаа оролцож байна. За ингээд 2025 оны сүүлийн бүх нийтийн бясалгалаар дамжуулагдаад бид бүхэн 26 оныхон босхийг давж гал морин жилийн ухтаад өнгөрсөн бүхий л амьдралын туулалт за мөн 25 оныхон үйл хэрэг бүхнийг дүгнэж цэгнэх за мөн дээрэс нь бид бүхний ирээдүйн 2026 оны тэр эхлэлийг тавих үндэс суурийг бөхлөх өрс бүхэн дор бүрнээ амьдралынхаа бүхий л цаг хугацаа бүрт хэрхэн яаж зөв хүн байх за мөн язгуурын хөх эстэй хөх толботой үр байхынхаа тэр мөн чанарыг олох за мөн чанарыг ухамсарлах за мөн дээрэс нь мөнх голчууд гэж нэрлэгдэж байгаа өгдөөцийн нэршлэр хөх толбот өрсүүд маань монголчууд маань гал морин жилээ тэр зөв алхмыг хийж за мөн тэр зөв үйлдэлээр зөв ухамсараар босхийг давж эх 2006 оныхон бүхий л үйл хэрэг бүхэн амьдралын бүхий л үйл явц бүхэн дэлгэр сайхан дүүрэн оршихын тулд бид бүхэнд өвөг-дээцүүд маань туслан дэмдэгэ. За бид ямар нэгэн чулуунаас үүсээгүй за тэнгэрээс унаад ирээгүй бид бүхэнд үүсэл байна, язгуур байна, үндэс байна. За энэ үүсэл язгуур үндэс маань бидний өг эсүүд юм. Язгуурын өг эсүүд буюу тэр биднийг үүсгэн бүтээсэн хөх эсийн язгуурынхаа өгдөөцүүдээс бид хизээч холдох боломжгүй юм аа. Ийм учраас 26 оны энэ суураар дамжигдаад 2026 оны эхний тэр суураар дамжигдаад хөх толботой хөх язгууртай гэж байгаа өрс бүхний тэр цэргэн мандалтын хамгийн эхний маш том алхам бид нэр алхмаа хийх гэж байгаа. Бас мөн хамгийн том үндсээ бүхлэх гэж байгаа. Гал морин жил гэдэг маань өөрийнх нь тэр нэршлэр дамжигдаад тэр мөн чанараар нь дамжигдаад өвөг дээцүүд маань өндөр тэнгэрээс тэр эрчмийг татан буулгаж язгуурынхаа тэр өвийг мандааж чадсан язгуурынхаа тэр суурийг бүхлэж чадсан язгуурын өг эсүүдтэйгэн эвлэн нэгдэж эс яс цусаараа дамжигдаад
эрчим хэмээрээ нэгдэж чадсан ухамсараа одоо цэвэр байлгаж ухамсараа тэлж чадсан удам ураг үндэстэн улс гүрэн одоо тэр бүхнээр дамжигдаж Тэнгэрийн үйл хэрэг цаашаага тэгш дөрөн орших маш том одоо ирээдүй бидний өмнө хүлээж байна. Ийм учраас 2026 оны ч гэсэн тооны бүх одоо үндэс нь бол нэгийн тоон дээр зангидж байгаа. Бид хамгийн ихний тэр шин эрен үе, алтан эрен үе гэж нэрлээд байгаа тэр оршихуун ихний тэр босгоор алхах жил бидний өмнө урд ирээд байна. Ийм учраас одоо язгуурт хөх эст хөх толбод гэдэг нэрийн дор одоо мөнх голчууд гэж өвөг дээдсүүдийн минь тодорхойлж байгаа монголчууд үрс бид нар юуг үйлдэж, юу руу зориж, юуг бүтээж өөрийн одоо тэр дотоод өр зүрхний галын эсээр дамжигдаад, галын ирчсээр дамжигдаад би энэ дэлхийн ертөнд дээр яагаад монгол хүмүүн болж төрвөө? Өөр улс оронд биш яагаад би энэ монгол язгуурын тэр өвт өрсүүдийн нэг болж төрвөө? Бид бүхний үүрэг юунд оршиж байна вэ? Бид зөвхөн авах амьдрал өөрсдийн өнөө маргаашийнхаа одоо амьдралыг одоо бодох гэж бид бүхэн энд хүн болж төрөө юу? Иннээс цаашхыг харж чадахгүй одоо тийм өчүүхэн ухамсарыг тээж бид энд мэдлээ юу гэвэл одоо мэдээж үгүй юм. Бид бүхний өвөг дээдсүүдийн халсын хараа цар хүрээ тэр уужим сэтгэл ухаант бодол суу эрчим бүхнээр дамжигдаж бид өөрсдийн үр зүрхний галын ирчсийг асаан бадрааж язгуурын хөх эст хөх толбод үр гэдгийг одоо жинхэнэ энэ нэршлийгаан бид биеэсэндээ шингээж цаашаа асан мандаж гэрэлтэн бадрах цаг үеуд хамгийн сайхан цаг үеуд ирэхэд одоо бэлхнээ одоо өмнө ирээд байна. Тэгээ ийм учраас нэг хүнээр ч гэсэн энэ ихтлгийн эх орон газар шороо удам мураг дутдаг юм аа. Тийм учраас нэг ч ихсэн үр ухамсарлаж ухаарж нэг ч ихсэн одоо хөх эс сэрж мандаж сэргэж нэг ч ихсэн удам мураг өөрийн зөв замаараа замчлан чиглүүлэхийн тулд өвөг дээдсүүдийн хаан тэр их эрчмээр дамжигдаж өвөг дээдсийн тэр өв соёлын язгууртайгаа нэгдэж улс орныхон тэр бүхлөөтэй байгаа тэр үндэс том агууд тэр модондон бэхлэгдэж явах өвөг дээдсийн минь хүсэл зориг юм аа. Бид бүхний өвөг дээдсийн хүсэл зориг. Тийм учраас одоо энэ бүх нийтийн сургалтууд орж байгаа нийтдээ хамарч байгаа үйл хэрэг бүхний цаад учиг улбаа нэг ч ихсэн хүнээр нэг ч ихсэн үрээр энэ ихтлгийн ертөнцид дуцдаг юм аа. Нэг ч ихсэн хүний үрийн тэр эрчим хим гэрэлтэй гэгээтэй зөвхтэй жаягтай ухамсартайгаар амьдарч чадах юм бол тэр химнэл эрчмийг орчлон ертөнцийн түгэж чадах юм бол бид ихтлхийдээ эх орон газар шороонд гიშгэж байгаа энэ оршихуй бүхэндээ үр дүнтэй бүтээлтэй амьдарч байгаагийн хамгийн ихний үүрэг юм аа. За ийм учраас бүх нийтийн бясалгал 2025 оны одоо 8 удаа хамгийн сүүлийн удаа явагдах гэж байна. Тэгэхээр энэ сургалтаар дамжуулагдаад энэ бүх нийтийн эрчим хэмээр дамжуулагдаад энэ бясалгалаар дамжуулагдаад та хаанч явж иж болно. Та энэ бүхэндээ сонсголоороо, эрчмээрээ, бодлоороо өөрийнхөө зүрх сэтгэлээрээ бид нартай нэгдэж байвал бидний эрчим хэмээр дамжигдаад их дэлхийн маань тэр цэвэр эрчис ариун тэр ангаалтын эрчим хэмийг газрын хөрснөөр дамжуулагдаад ихтлхий дээр оршин тогтнож байгаа бүхэл төрөлтөн амтан араатан нэгэсээс нэжгээд эс хүртлэх бүхий л эсүүдэд бид тэр ариун гэрэлт эрчмийг түгээн цацраах юм аа. За мөн мэдээж энэ бүх нийтийн бясалгалд оролцож байгаа. За энэ бүх нийтийн бясалгалын үйл хэрэг хэрхэн явагдаж байгааг мэлмитэй, бэлэг чандтаа, тэг хурц ухаан хараатай аливаа юм бүхний үннийг олж харж чаддаг.
энэ бүх өрсүүд хэрхэн энэ үйл хэрэг явагдаж байгаа юм бэ гэдгээ толдож мэдээд хараад толдож мэдэж харж таньсан бүхнийг бусад өрсүүддээ дуулгаж, цацрааж, түгээж байгаарай. Бид бүхэн хамтдаа махан биеэр яг нэг цаг дор ингэж алсын зайнаас цуглараад энэ үйл хэргийг үйлдэж байхад ард бэлэг чандад бидний өвөг дээдсүүд мөн хамтдаа нэгдэж уул уусны эздүүд, орон газрын эздүүд нэг эсээс нэжгээд эс хүртлэх бүхий л энэ оршихуйг бүтээлсэн, ихтлхийг бүтээлсэн бүх эздүүд хамтдаа нэгдээд энэ дэлхийг сайн сайхан болгоё. Энэ дэлхийн бүхий л тэр сөрөг ба харанхуйн бүх эрчис бүхнийг чөлөөлье. Амар амгалан давайчи, хөгжлийг нь дээшлүүлье, дэвжээ. Энд оршин тогтнож амьдарч байгаа хүндрэлтэн бүхний ухамсарыг нь тэлье гэдэг зорилгын дор нэгдэж энэ үйл хэрэг явагдаж байгаа шүү. Тийм учраас өчүүхэн нэгэн одоо жижиг бие махан биеийнхаа ухамсараар сэтгэж бүү үйл хэрэг цаад болоорой. За бүү мөн сөрөг эрчмийг түгээгээрэй. Хэрвээ хамтдаа дэмнэлцэж чадахгүй бол зүгээр л чимээг өнгөрөөрэй. Яагаад гэхээр энэ ганцхан нэг удам мураг, ганцхан гал бүлийн хамааралтай харьяатай үйл хэрэг биш юм аа. Бид энэ дэлхий дээр оршин тогтнож байгаа бол энд амьдарч байгаа одоо амьтан аратан төрөлтөн бүхний хамгийн дээд ухамсартай хүн гэдэг төрлийн нэгэн хэсэг мөн л бол бид өдөр тутмынхаа үйл хэрэг амьдралдаа болж байгаа 24 цагтаа үйлдэж байгаа үйл хэрэг маань үйлдэл бүхэн маань цэвэр байж, ариун байж тэр гэрлэн ирчмээр дамжигдаж ухамсартай амьдарч байж бид бүхэн өөрийн үүргээ биелүүлж байгаамаа. Тэр энэ бүхнийтийн сургалт бясалгалаар дамжигдаад нэг ч ихсэн өөрийн тэр сэрэмсэр, санамсар бүхнээрээ дамжигдаад ухамсар нь тэлэх болтугай. Нэг ч ихсэн үрийн тэр сүнснийхэн сэрэлтэнд нь нөлөөлөх болтугай. Нэг ч ихсэн үр бидний эхний үүсэн өвөг гис өндөр дээд язгуурын өвөг дээдсүүдтэйгээ холбоо тогтоож эрчим химийг мэдрэх болтугай. Дээд тэнгэрийн тэр өндөр нарийн эрчис химийг одоо өөрийн бие махбодороо дамжуулаад мэдрэх болтугай. Нэг ч ихсэн тэр үнний эрчсээр дамжигдаад орчлон ертөнцийг хардаг өнцөг нь өөрчлөгдөх болтугай. Маргаашийн амьдралынх нь тэр өнцөг болоод тэр орчлон ертөнцийг харах үзэл нь тэлэх болтугай гэдэг үүднээс бүхнийтийн бясалгалыг өрнүүлж байгаа юм аа. 26 оны онд мөн ч гэсэн энэ бясалгалууд сар болгон явагдана. За мөн цаашаа үйл хэрэгүүд улам илүү ихээр тэлнэ. Тийм учраас одоо Тэнгэрийн жаягийн дагуу чин үнэн, чин шудраг, чин ариун гэдэг зарчмаар жаяглаж үйл хэрэгүүд үйлдэгдэж байдаг шүү. За ингээд бүгдээрээ хамтдаа бүхнийтийн бясалгалыг эхлэе. За бясалгалд оролцож байгаа үрс бүхэн одоо сүнсээр сэрсэн сэрээгүй хамаахгүй. Таны зүрх сэтгэл дотор дотоодод зөв хүн байж Монгол язгуурыгаа асан мандаахсан өвөг дээдсүүдийнхээ өвгт итгэлийг тээсэн үр байхсан ихтлхийдээ нэг ч ихсэн зүйлийг хийхсэн тий бусдын төлөө ямар нэгэн ч ихсэн сайхан үйлийг хийхсэн гэдэг зүрх сэтгэлээс чинь ийм хүсэл бадарчил байх юм бол бид хамтдаа гэсэн үг юм аа. За энэ сургалт бясалгалаар дамжуулагдаад та өөртөө бид эвтэйхнэр суухад болно. Заавал завлаж суух шаардлагагүй. За мөн дээрэс нь өвөг дээдсээ ундаалах зорилгоор та тагшинд сүү залсан байж болно. За залах боломжгүй байхгүй байсан ч болно. Сургалтын дараа өвөг дээдсүүдтэй оршлон ертөнцийн талархаад өргөлийг заавал өргөнөө. За хүсвэл өөртөө лаа бэлдсэн болно. Яасан ч болно. Энд ямар нэгэн одоо заавал тэгэх шаардлагатай гэсэн үйл бол байхгүй юм аа. За бүгдээрээ одоо хамтдаа бясалгалаа хамтдаа нэгдүүлээд хэмээн нэгдүүлье. За энэхүү бясалгалаар дамжуулагдаад 7 хүр дээр эрчмийг биеийн эсвүүдээр дамжуулагдана түгээн цацраах учраас бясалгалд оролцож байгаа үрс бүхэн 7 хүрдээ мэддэг байхад л ерөнхийдөө хангалттай. За эхлэе. Цэг сайхан суугаад гарын алгаа өвдөг дээрээ дээш нь харуулж зална. За нуруу хамгийн чухал нь одоо цэг байх учиртай. Амьсгалыг хамраар буюу зулаан оройгоор татаж
амьсгалаа хамраараа уртаар авна. За амьсгалыг түгж гэх үед амьсгалаа түгжин бүх анхаарлуудыг зулай ороо дээрээ эргэлдүүлэн эрчимжүүлнэ. Амьсгалыг амаараа ааж ухнаар гаргаарай гэх үед амаараа бүхий л хураасан амьсгалуудыгаа ааж ухнаар гарган биеийн бүхий л хэсгүүдэд эрчим хэмээн түгээн цацраана. За энэ бяцлаглаар дамжуулагдаад өөрийн бодлоор мэдрэмжээр зөнгөөрөө төсөөллөөр бүхий л хилэгдэж байгаа үг бүхнийг бүтээн дэлгэрүүлнэ. За бяцлаглалын үйл явцууд хэрхэн хугацаанд үйлдэгдэх нь тодорхойгүй учраас өөртөө эвтэхнэр суугаарай. За эхлэе. За хамтдаа нүдэ наад нуруугаа цэглээд өөрийн биеийн бүхий л хэсгүүдээ сайхан суллаж өгөөд гарын алгаа дээш нь харуулад жигдээр амьсгалын зулайн оройгоос ахуулаад хөлийн үзүүр хүртлэх өөрийн бүхий л биеийн хэсгүүдийгаа мэдрээ. Зулайн оройгоор дамжигдаад хөлийн үзүүр хүртлэх биеийн бүх хэсгүүдийг мэдрэн ажиглая. Хамтдаа химээ нэгдүүлээд 3 удаа амьсгалыг авч гаргая. Амьсгалыг авах үед зулай оройгоор амьсгалж байна гэж бодон амьсгалыг татна. Амьсгалыг түгжих үед зулайн орой дээр эрчим эргэлдэж буйг мэдрэн амьсгалаа түгжинэ. Амьсгалыг амаараа гаргах үед эрчим хэмүүд биеийн бүхий л хэсгээр тархан шингэж байна гэж бодон амьсгалыг ааж ухнаар гаргаарай. За амьсгалыг авъя. 1 2 3 4 амьсгалыг түгжээ. 1 2 3 4 5 6 амьсгалаа амаараа гаргая. 1 2 3 4 5 6 7 8 дахин амьсгалыг авъя. 1 2 3 4 амьсгалаа түгжээ. 1 2 3 4 5 6 амаараа жухнаар гаргая. 1 2 3 4 5 6 7 8 дахин амьсгалыг уртаар авъя. 1 2 3 4 түгжээ. 1 2 3 4 5 6 гаргая. 1 2 3 4 5 6 7 8 бүх анхаарлыг зулайн орой дээрээ төвлөрүүлье. Жигд амьсгалыг зулайн орой дээр эргэлтэн эрчимжиж буй эрчим хэм бүхнийг бүх анхаарлыг зулайн орой дээр төвлөрүүлэн эргэлдүүлье. Хилэгдэж буй үг бүхнийг хамтдаа давтан хэлж өөрийн бодлоор мөн төсөөллөөр мэдрэмжээр зөнгөөр өөр хилэгдэж буй үг бүхнийг бүтээн дэлгэрүүлээрэй. Амьсгалыг уртаар аван гаргая.
Хэлэгдэж буй үг бүхнийг хамтдаа хэлээд явхаа бүү мартаарай. Дээд ох мөнх Тэнгэрээс гэрлэн ирчсүүд асар хурдстайгаар эргэлдэн хуйларч ох мөнх Тэнгэрийг даван гарч ике буюу ихэс мөнх Тэнгэрээс дамжигдан болор тунгалган гэрэлт талстан ирчсүүд борон дусал мэтээр урсан урсаар байна. Болор тунгалаг гэрлэн ирчсүүд борон дуслаар зөөлнөр урсаар үрс бүхний оройн дээд алтан мөнгөн хүрдээр дамжигдан бууж титэм хүрдэн дээр эргэлдэн хуйларч байна. Амьсгалыг аван гаргая. Титэм хүрд буюу зулайн орой дээр болор тунгалган гэрэлт талстан гэрлэн ирчсүүд эрчлэгдэн хуйлрагцаар үрс бүхнийг болор бөмбөлгөн хамгаалалт бүрхэн бүтээгдэж байна. Амьсгалыг уртаар аван гаргая. Болор бөмбөрцгөн хамгаалалт үндэс хүрдэн дээр бүхлөгдөж үрс бүхнийг бүхлээр нь болор бөмбөрцгөн хамгаалалт бүрхэн бүтээгдлээ. Амьсгалыг уртаар аван гаргая. Болор тунгалаг гэрэлт талстан бөмбөрцгөн хамгаалалт эргэлдэн ирчлэгдэн гэлтгнэн хуйларч байна. Амьсгалыг уртаар аван гаргая. Бүх нийтийн бяцлагалд оролцож буй үрс бүхнийг ике буюу ихэс мөнх Тэнгэрийн тунгалаг талстан гэрлэн ирчсүүд болор бөмбөрцгөн хамгаалалтыг бүтээн бүрхэн авч байна. Амьсгалыг уртаар аван гаргая. Ике буюу ихэс мөнх Тэнгэрээс тунгалаг талстан гэрлэн ирчс гэрлийн дагинсууд гэрлийн дээдсүүд гэрлийн дайчдууд Тэнгэрийн элчүүд өндөр дээд өвөг дээдсүүд минь эрчлэгдэн хуйлрагцаар хурц гэрлийг эрчимжин цацраасаар эцэг мөнх Тэнгэрээс гэрэлтэн цацарч одод эрхэс бүхнийг дамжин өнгөрч Нарны аймгийн төв гэрлээс эрчмийг татан их дэлхийн торсын орон дээр нэвтрэн бууж байна. Амьсгалыг аван гаргая. Эцэг мөнх Тэнгэрийн дор харьяат эрхэд Тэнгэр эргшээгч Тэнгэр эздэг бүтээгч Тэнгэрийн дор 99 Тэнгэрийн жаяглагч өвгөд дээдсүүд өөрөөсдийн өнгөт гэрлэн ирчс өөрөөсдийн өнгөт галын ирчсээр дамжигдаж эрчим хэм бүхнийгийн их дэлхийн газар орон бүхэн дээр буулган цацрааж байна. Амьсгалыг аван гаргая. Оролцож буй үрс бүхнээр дамжигдан эс яс цусны үг эсүүд нь өндөр дээд өвөг дээдсүүд нь эрчим хэмээр нь дамжигдан Тэнгэрийн гэрлэн ирчсийг газрын хөрснөө үрс бүхний биеэр цацраан гэрэлтүүлж байна. Амьсгалыг аван гаргая. 99 Тэнгэрийн өвөг дээдсүүд газар орны эздүүдтэй хамтдаа их дэлхийн бүхий л усан судлуудыг за мөн галан судлуудыг
шорон судлуудыг хийн судлуудыг дамжигдан дөрвөн чанараар ирчлэгдэн хуйлраж газрын хөрс бүхнийг гэрлийн эрчмээр галын эрчмээр ангаан тэтгэгдэж байна. Асар хурдстайгаар эргэлдэн хуйларч буй. Ихэс мөнх тэнгэрээс урсан бууж буй. Болор тунгалаг гэрлэн талстан ирчсүүд борон тусал мэтээр их дэлхийн бүхий л гадраг дээр борон тусал мэтээр зөөлнөөр бууж байна. Их дэлхийн бүхий л өнцөг булан бүр дээр 5 твийн эрчим хэм бүхэн дээр 139 портал үүдүүд дэлгэгдэж гэрлийн дайчдууд, гэрлийн дээдсүүд, тэнгэрийн их дагинсууд, тэнгэрийн элчүүд, өндөр дээд үг дээдсүүд минь. Мөн гэрлийн холбогч нар газар усаар дамжигдан эрчим хэмийг ангаан тэтгэгдэж байна. Дээд тэнгэр дээд оршихуйн эрчим хэм бүхнийг дэлхийн тэнхлэгт эргэлдэж буй газар орон бүхэнд нэг эсээс нэжгээд эс хүртлэх бүхий л эсүүдэд ялгамжгүйгээр түгээн цацрааж байна. Оршлонг үүсгсэн, үүтгсэн өг эсүүдийн минь үндэс бөхчөн гэрэлтэж байна. Газрын хөрс судлаар дамжигдан асар хурдстайгаар таран түгэж буй гэрлийн эрчмүүд сүүн хялгсан гэрлийн эрчсүүд өргөсөн дэлгэж их дэлхийн цөмийн холбоосыг бэхжүүлэн бөхлөж байна. Амьсгалыг аван гаргая. Хүн төрлөختөн дотроос дэлхийн бөмбөрцөг дээр аж төрөж буй сүнсээр сэрсэн сэхэрч яваа гэрлүүд олон тоогоор нэмэгдэн гэрэлтэж байна. Амьсгалыг аван гаргая. Их дэлхийн зүрхэн цээжин дээр байрлах хөх язгуурын өг эсийн эртний үүсэлт хөх толбот үрс бүхний оршин тогтнож буй газар орон бүхэн ихийн судлаар дамжигдан их дэлхийн зүрхэн хурцтай холбоосыг тогтоож дэлхийн цөмийн холбоосоор дамжигдан галын эрчсийг газрын хөрсөн дээр гэрэлтүүлэн эрчимжүүлж байна. Амьсгалыг аван гаргая. Их Монгол улсын газрын хөрсөн дээр оршин тогтнож байгаа нэг эсээс нэжгээд эс хүртлэх бүхий л эсүүд сэргэн гэрэлтэж байна. Эрчмүүд хөндлөн чихтэй буюу газрын хөрсөөр дамжигдан хурдстайгаар тэлэн гэрэлтэж байна. Уул усны эзэн бүхэн, газар усны эздүүд бүхэн эрчим хэмээр тэтгэгдэж Монгол улсын газар орон бүрэн дээр байрлах 36 дээд холбоост уул хайрхан бүхний эрчим хүмүүд холбоосоор дамжигдан эрчимжиж байна. Амьсгалыг аван гаргая. Дэлхийн торсын орноор дамжигдан гэрлэн эрчсүүд хурдстайгаар тэлж бид бүхэнд туслан дэмнэж буй эс яс цусны өв дээдсүүд 99 тэнгэрийн дээд язгуурын эсүүд дээд 13 эс язгуурууд гэрлийн дайчдууд тэнгэрийн элчүүд ангаагч сахиусан тэнгэрүүд ариун дагинсууд мөн бурхтууд болоод дээд гэрлийн их холбогч нарын хамттан дэмнэн гэрэлтэн цацрааж буй үйл хэрэгт өөрийн бие сүнсүл дээр дамжигдан өндөр дээд үг дээдсээ төлөөлөн оролцож буй үрс бүхэндээ гүнэн талархаж байна. Амьсгалыг аван гаргая.
газар орны тэнцвэрийг оршоогч хэн бүхнийг эрчим, хэн бүхнийг тэнцвэртэйгээр түгээн цацрааж байна. Оролцож буй үрс бүхний зүрхэн хүрдэн дээрх байрлах өрсний галууд эрчимжин гэрэлтэж байна. Амьсгалыг аван гаргая. Оролцож буй үрс бүхнийг дэмжин тэтгэж буй. Өг дээдэс бүхэнд нь гүнэн талархаж байна. Амьсгалыг аван гаргая. Их дэлхийн цөм болсон, зүрхэн толио болсон. Их Монгол, их орон газар шороомны минь үнс нь бүхтээ оршиж, газрын судлаар дамжигдж, антан араатан болоод нэг хэсээс нэжгээд эс хүртлэх бүхий л оршин тогтнож буй, бүхий л эсүүд ангаагдан тэтгэгдэж буй гүнэн талархаж байна. Бүхий л хөх толбот, хөх язгуурт, хөх эст үрс бүхэн минь өөрийн өр зүрхээрээ дамжигдан өвгдээцийн эрчим химээрээ тэтгэгдэж их орон газар шороонд эзэн нь байж их дэлхийдээ эзэн нь байж инх тунхагийг авчирч амар амгаланг дэлгэрүүлэн түгээх үнэр булүүд байж их орон газар шороонд ихийг бүтээн дэлгэрүүлэх үүлтэн өөрөгтөн байх болтугай. Сахлыг аван гаргая. Үрс бүхний биеэр дамжигдж буй нарны гал гэрлэн ирчсүүд ихэс мөнх тэнгэрийн тунгалаг таластан сүн ирчсүүдээр дамжигдан оролцож буй үрс бүхний химүүд дэлгэрэн гэрэлтэж байна. Мөн талархаж байна. Амьсгалыг уртаар аван гаргая. Оройн хүрднээс ахуулаад мэлмийн хүрд, хоолойн хүрд, зүрхэн хүрд, наран хүрд, үржихийн хүрд, үндэс хүрдэн дээрээс дамжигдан газрын хөрсөөр цацран гэрэлтэж буй эрчим хэн бүхэн зах хязгааргүйгээр дэлхийн бүхий л газар хөрсийг бүрхэн бүтээгдэж байна. Амьсгалыг уртаар аван гаргаж өөрийн бихэндээ, өөрийн сүнсэндээ, өөрийн сүлдэндээ бид бүхнийг бүтээсэн эс яс цусны уг эсүүддээ гүнэн талархая. Мөн бид бүхнийг амьдран тэтгэж байдаг их дэлхийнхэн, дэлхээжинхэн бүхий л хэн бүхэнд, эрчим бүхэнд гүнэн талархая. Амьсгалыг уртаар аван гаргая. Хамтдаа оролцож байгаа үрс бүхнийхээ эс яс цусан талын өг дээдсүүдийнхэн эрчим химийг мэдрээ. Галын халуун дулаан ирчис, салхины зөөлөн шивнэ, усны урсгал бүхнээр дамжигдан, хөрсний эсээр дамжигдан, өг эсүүд минь эрчим химээрэн үрс бүхнийгээ тэтгэн гэрэлтүүлж байна. Амьсгалыг уртаар аван гаргаж биеийнхэн бүхий л хэсгүүд рүү түгээн цацраая. Монгол хүмүүн байх, мөнх голч, хөхөст үр байх, дээдийн заяага дэлгэр дүүрэн оршоож, өндөр тэнгэрийн хан ивэл өрөөлөөр дамжигдан, өндөр дээд өг
өвөг дээдэс бүхнийхэн эрчим химээр тэтгэгдэж өнөд мөнхөд орших хөх галаараа эрчимжиж өнөр гэр бүл бүхэн гэрлийн их эрчмээр тэтгэгдэн гал нь асан бадарч улс их орон минь хөх галаараа эрчимжин гэрэлтэж хөх толбот хөх язгууртан үрс бүхэн сэрэн мандан гэрэлтэн бадрах болтугай. Алсын алсаас гэрэлтэн ачих өндөр өвгдийн минь ерөөл судлаар дамжигдж өртөөлөгдөн бууж буй өвөг эс бүхнийхэн язгуур өвөөр дамжигдан энэ оршихуйд амьдран аж төрөж буй үрс бүхэн минь гэрэлтэн цацрах болтугай. Тэнгэрийн жаягт чин үнэн, чин шудраг, чин ариун нэг эрхэмлэн дээдлэж өглөө мандах нарнаас ахуулаад үдшид мандах сарнаас ахуулаад эс яс цусныхан өг дээдэс бүхэнтэйган өртөөлөгдөн нэгдэж өөрийн бие сүнс сүлдэндээ эзэн байж энэ оршихуйд их орон газар шороондон эзэн нь байж жаяглан жаргалтай амьдрах болтугай. Амьсгалыг уртаар аван гаргая. Тасарсан удам ураг бүхний эс гэрэлтэн холбогдох болтугай. Тасарсан гал бүл бүхэн хайрын эрчмээр уучлагдсан өрөөгдөх болтугай. Улс их орны минь тасарсан галын голомт эрчлэгдэн хуйлрагдж хөх гал минь хөхтэй тэнгэртэйган холбоосыг үүсгэн мөнхтөн гэрэлтэж мөнхрөн бадамлах болтугай. Газар орны уул усны эздүүд минь ган гачкийг өртөөлөн амарлуулж их орноо хамгаалан сахигч эздүүд минь эзэн биеийнхэн эрчис химээр дамжигдж уул усндан оршин тогтнож буй эзэн бүхэнтэйган хүндлэл итгэл бишрэл ерөөлөөр дамжигдан үрс бүхэн минь уул усан их орноо хамгаалан сахих болтугай. Хан хэрэм мэт орших өвгдийн минь хамгаалалт өнөд бадамлан мөнхийн гэрлэр эрчимжин гэрэлтэх болтугай. Хөх язгуурын минь хөх гал мөнхтэй доршиж эцэг мөнх тэнгэрийн дорох эзэн бидэн эзэн нь байж хөх язгуурт хөх толбот үрс бүхэн минь өрцөндөх галан асан бадрааж өнөд мөнхтэй бадран дэлгэрэх болтугай. Амьсгалыг уртаар аван гаргая. Хүмүүн чанараа дээдлэн тэтгэж хөх өвөгдөн ивэн шүтэж хөх тэнгэрэн өндөрт цайлуулж хөх галаараа бийсэн тэтгэж хөх өвгдийн хон жимээр өндөрт мандан хөх төрөн байгуулах их үүлэнд хамтдан нэгдэж бүхлөгдөх болтугай. Тэнгэрийн заяа твхэн хавтгайд тэртех алсаас бун залрах цаг дор гал ихээр эрчимжин бадраж гам мэт орших өвгдийн захаас энд бихчин тухлах болтугай. За амьсгалыг аван гаргая. Дахин уртаар амьсгалыг аван гаргая.
13 их язгууртан бэхлэгдсэн эцэг мөнх Тэнгэрийн хан ивэл өрөөлийг тоссон хөх язгуурт үрс бүхэн минь хөх удмын хан галаар дамжигдан хөх гүрэнд мөнх голчууд минь мөнхтэй бадамлан асан нэгдэх болтугай. Цаг цагааран байдаг гүн учраас цаг эртээд тухлагдсан учраас галан ирчсээр дамжигдан галан морин жилдэн өвгөд дээдсүүд минь өртөөлөн жаяглагдаж өндөр тэнгэрийн зарлаг газрын хөрснөө бэхлэгдэн бүхлэгдэх болтугай. Дэлхийн өнцөг булан бүрээс хөх өвгдтэйгэн өртөөлөн нэгдэж хөх язгууртан эвлэн бэхлэгдэж хөх хиссэн мандаан бадраах ирчмийг их дэлхийн газрын хөрс бүхэнд түгээн цацраахаар хамтдаа оролцсон үрс бүхэндэн гүнэн талархъя. Их дэлхийг үүсгэн бүтээлсэн нэг эсээс нижгээд эс хүртлэх бүхий л эздүүдтэй оршихуйн эздүүдтэй 55 цагаан тэнгэрийн бүхий л эздүүдтэй 44 харын их тэнгэрийн бүхий л эздүүдтэй эрхэд тэнгэр эрхшээгч тэнгэр эздийг бүтээгч тэнгэрийн бүхий л эздүүдтэй өндөр дээд эсүүдтэй эцэг мөнх тэнгэрийн дор орших бүхий л эздүүдтэй хамгаалан сахигч сахиултан сахиустан бүртээ гэрлийн их ангаагч нартаа гэрлийн дээдсүүдтэй гэрлийн дайчдуудаа тэнгэрийн их элчүүдтэй ариусхан ангаагч дагинсуудаа мөн ихэс мөнх тэнгэрийн бүхий л эздүүдтэй би сүнсүл дээрээ хамтдаа нэгдсэн язгуурын хөх толбод хөх эст үрс бүхэндээ эс яс цусааран эрчимжин нэгдсэн өг гисүүдтэй гүнэн талархан михия. Бид бүхэнтэй хамтдаа нэгдэж үйл хэргийг дэлгэрүүлэн дүүргсэн бүхий л оршихуйн эздүүдтэй талархъя. За амьсгалыг уртаараа унгаргая. Үүлүүд дүүрч байна. Бид бүхний өндөр дээд эрчмээр дамжигдаж Тэнгэрийн их нарийн гэрлэн ирчсийг газрын хөрснөөр дамжин дэлхийн цөмтэй холбоосыг үүсгэн газар усаар дамжигдан гал ус хий шорооны ирчсээр дамжигдан бүхий л хөрс шороо бүхэнд тэтгэлэгт эрчмийг түгээн цацрааж байна. Амьсгалыг уртаараа унгаргая. Хамтдаа оролцож буй үрс бүхний зулайн ороогоос дамжигдан хүлийн үзүр хүртэл эрчим хэмүүд түгэн цацарч байна. Хамтдаа нэгдэж буй үрс бүхний дотоодод биеийг бүтээгч сүнсийг бүтээгч эс яс цусны эсүүд идэвхчин гэрэлтэж байна. За үүлүүдэд үүрч байна. 5 твээр дамжигдаад дэлхийн торсын орнуудаар гэрлийн ирчсүүд бүрхэн авч газрын хөрсөн дээр 139 мортоолоор дамжигдаад хөрсүүдээр дамжигдан ангаалтууд эрчимтэйгээр түгэн цацарч байна. За мөн бүхний тийм бясалгалаар дамжигдаад өндөр дээд үг дээдсүүдийн айл дуруудыг дамжууллаа. 99 тэнгэрийг зангидан эрхшээгч хөгчөө тэнгэрийн тэв тэнгэр дээдсийн айлдар бүхнийг дамжуулан өртөөллөө. За амьсгалыг уртаараа унгаргаад
Нэг эсээс нэжгээд эс хүртлэх бүхий л оршихуйнуудаа оршихуйн эддүүддээ гүнэн талархъя. Талархлын эрчим хайрын эрчим. Өндөр дээрээс бүүн ирж буй хэс мөнх Тэнгэрийн эрчмээр дамжигдан бидний биеийн судал суваг бүхнээр дамжигдан оршлон ертөнц дээрх их дэлхийнхээ газрын судлаар дамжигдан эрчим хэм бүхнийг идэвхтэйгээр амжилттайгаар түгээн цацраалаа. За бүгдэд талархъя. Уртаар амьсгалыг аван гаргаад зөөлнөөр нүдээ нээгээрэй. За өөрийн биеэсээ сүнсийг хөөрөгдсөн өрсүүд маань дахин уртаар амьсгалыг авч гаргаад биендээ сүнс бүхнийгэн буулган шингээгээрэй. За өнөөдрийн бүхний тийм бясалгалын үйлээр дамжуулагдаад Икэ буюу ихэс мөнх Тэнгэрээс гэрлэн ирчсүүдийг татаж эцэг мөнх Тэнгэрийн дор харьяат эрхэд Тэнгэр иргшээгч Тэнгэр эсдийг бүтээгч Тэнгэрийн дор жаягт 99 Тэнгэрийн өвөг дээдсүүд бид бүхэнтэй хамтдаа нэгдэж үйл үүргийг түгээн дэлгэрүүллээ. Энэ бүх үүлийг өөрийн мэлмигээрээ бодлороо за мөн зүн мэдрэмжээрээ дамжуулагдаад харсан мэдэрсэн бүхнийгаа мөн хамтдаа хуваалцаарай. За хамтдаа оролцсон үрс бүхэндээ гүнэн талархъя. За бүхний тийм бясалгал дээр хилэгдэж байгаа өв дээдсүүдийн айлтаж байгаа. За мөн энэ бясалгалаар дамжуулаад бид нартай хамт одоо энэ оршин бүхий л эздүүд оролцож байгааг ямархан үүлүүд үйлдэж байгаа бүхнийг одоо надаар дамжигдаад энэ үүлүүдийг тодлож хэлж байгаа. Тэгэхээр энэ бүхнийг би өөрийн санаанаасаа зохиож хэлээд байгаа зүйл биш. Яг тэр энэ тухайн цаг хугацаанд юу болж байна? Юу үйлдэгдэж байна? Хэрхэн хэн бид нартай хамтарч үүлийг дүүргэж байна гэдэг энэ бүх үйл явцыг би дамжуулж өртөөлж байгаа юм шүү. Тийм учраас аливаа нэг бүхний тийм бясалгалаар үйлдэгдэж байгаа, хилэгдэж байгаа бүхэн үйл явц бүхнийг өчүүхэн ухамсараар бүү сэтгэж, бүү сөрөг ишмийг гаргаарай. Харин ч энэ бүхнийг түгээн дэлгэрүүлэх өөрсдийнхөө үүргээ биелүүлээд нэг ч ихсэн язгуур өрсөд сэрэн сэхэрэх болтугай. Нэг ч ихсэн удам мурагт үүг дээдсийнхэн зөв зам чихтэн орж ухамсарлан дэлгэрэх болтугай гэж хамтдаа үйлдэж уриалаарай. За ингээд 2025 оныхон хамгийн сүүлийн бүхний тийм бясалгалыг хамтдаа үйлдэж дүүрэглээ. Хамтдаа оролцсон өрсүүддээ гүнэн талархъя. 26 оноос бүгдээрээ илүү ихээр олон үйл хэрэгээр уулзаж, үүлийг дүүргэж, за мөн өрсүүдийн ухамсарыг сэрэх, тэлэх олон үүрэг даалгавруудыг эцэг Тэнгэрийн одоо язгуур элчээр дамжигдаад үүлүүд дүүргэгдэж явах учраас олон үүлүүдээр олон сургалтуудаар дамжуулаад бүгдээрээ хүрээгийн тэлж цаашаа явна. За мөн 26 оноос эхлээд одоо үг дээдсүүдийн зарлигдсан өндөр тэнгэрээс хүлээж авсан зарилгуудыг одоо өрсүүддээ бүх нийтдээ тодорхой одоо нийтлэх ёстойг нийтлэж нууцсын үйлүүдийг нууцлаж илүү ихээр дэлгэрүүлж үйлүүдийн цааш тайлбарлаж хүргэх болно. За мөн бид бүхнээс үйлдэгдэж буй 2025 онд бид бүхэн 13 эс язгууруудаа 13 дээдэс язгууруудаа нэгдүүлэх 13 өв эсүүдтэйгээ хамтдаа нэгдэх эсээ сэргээх
13 чуулганыг дүүргэсэн байгаа. За мөн 13 чуулганыг амжилттай дүүргээд бид нар чинь хамгийн ихний үүссэн хөх эст одоо тэр хөх толбот ихний үүссэн хөх өвөг эсүүдтэйгээ одоо нэгдэх учиртай юм байна. 13 дээдэс язгуур гэдэг ихний үүссэн эсүүдтэйгээ бид тодлогдож эвлэх учиртай юм байна гэдэг учиг зангилааг тайлаад тэндээсээ бид нэр үндсээ бөхлөөд одоо үйл хэрэг рүүгээ илүү ихээр дэлгэр дүүрэн оршиж байгаа. За 26 онд энэ үйл хэрэгээ бүх нийтэд илүү ихээр тодорхой хүргэх ажил руугаа үйл хэрэг рүүгээ орно. Одоо нууц байсан зарим нэг үйл хэрэгүүдийнхаа илүү ихээр дэлгэж одоо үйлдэх болно. За ингээд өнөөдрийн бүх нийтийн бэлтгэлтэй хамтдаа оролцсон үрсүүдтэй за мөн эрчим хэмээрээ үрсийг тэтгэж ихтлхийдийн газар орон шороондоо их үүлийг хамтдаа дүүргэлсэн өндөр дэд язгуурын өвөг дээдсүүдэд нь за оршин нэг эсээс нэжгээд эс хүртлэх бүхий л эсийн эздүүдтэй гүнээ талархъя. За бүгдээрээ 2026 ондоо гал морин жилдээ эрчим хэмээ нэгдүүлээд үрс бүхэн өөрийн өрснийхэн галыг ирчилсэн мандан бадраагаад өнөр бүлт бүхэн галын ирчсээрээ дамжигдаад судал сувгаараа дамжигдаад мөнх голчууд асан бадрах эхний алхам суурай батчуун бөхчүүлэх болтугай. За талархлаа.